Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчтой. Захимч подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр уламжлалт ангаа ухаан сэдвээр ярилцахаар бусдад устдахгүй ангаа ухааны мам тацын хийдийн тэргүүн хам Монгол Улсын гавьяат эмч Нацагдор Чамбыг зочноор өрсөн байгаа. Монголын уламжлалт эмнэлэг сургалтын Мамб Дацсан төв Отооч Манаран их сургуулийг үүсгэн байгуулагч Монгол Улсын хүний гавьяат эмч профессор Хамблам Нацагдорж тэрээр 1975 оноос уламжлалт ангаа ухааныг судалж эмчийн мэргэжил эзэмшсэн. 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүний гавьяат эмч цол бүрдсэн бөгөөд Монгол Улсын төдийгүй дэлхийн нэр хүндтэй шагналуудын эзэн Монголын болон дэлхийн буддын шашны нэрт сэтгэлтэн соён гэгээрүүлэгч профессор багш юм. Хамблам доктор профессор Нацагдорчин олон мянган жилийн түүхтэй уламжлалт ангаа ухааныг 1990 оноос ахин сэргийн хөгжүүлж Монгол улсад төдийгүй дэлхийн нийтэд таниулж хүн ардыг эмчилж ирсэн дадлаг туршлагатай нэр хүндтэй эмч Отооч юм. Түүний амьдрал ажил үйлсээр дамжуулан Монголын уламжлалт ангаа ухаан шашин түүх соёлыг харуулсан The Medicine Buddha баримтат киног Английн IQ Films компани дэлхийн соён гэгээрүүлэгчид цоврал баримтат киноны хүрээнд бүтээн дэлхийн 40 гаруй улсад гаргаад байна. Хамблам Нацагдорж 2021 онд COVID-19 халдварт өвчний голомтод орж ажиллан COVID-19-ийг уламжлалт ангаа ухаанаар дагнан эмчилж эдгээсэн. 2023 онд Английн Кембрижийн их сургуульд COVID-19-ийг уламжлалт ангаа ухаанаар дагнан эмчилсэн сэдвээр лекц тавьсан юм. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье.